сайн уу? Өдрийн мэндийг хүргэе, өчигдрийн мэндийг хүргэе. За тэгээд 40 хоногийн залбирлын аян та бүхэн хүрч байна. Дөрөвт залбирлын өдөр асуудлаас гэтлэх залбирал бүхий. Don't pray away. Залбирлын үндсэн зорилго нь заримдаа нөхцөл байдлыг өөрчлөх биш, биднийг өөрчлөхөд байдаг. Гэхдээ аль нь ч байсан эцсийн зорилго өөрчлөгдөггүй. Ямар ч нөхцөлд, ямар ч цагт Бурхныг алдаршуулах. Заримдаа Бурхан биднийг асуудлаас авардаг. Заримдаа Бурхан биднийг асуудлын дундуур туужуулж гаргадаг. Үр дүн бид өсөж хөгжсөн, илүү ухаалаг, илүү чанарлаг болдог. За энэ бол дөрөвт өдөр байлаа. За өсвөл цааш нь өргөжүүлэн сонсоорой. Миний найз Джон болон Трейси Тейлор хоёр 10 жилийн өмнө эцгийн хувьд үнэхээр аимшигтай гашуун зүйлийг амссан байдаг. Тэдний 3 настай хүү Эли өөрийнхөө өрөөндөө тоглож байсан. Ээж Трейси түүний чив чимээгүй болчихыг анзаараад явж чад Эли байхгүй. Гэт хоёр давхрын унтлахны өрөөнийх нь цонхны шилэн байхгүй. Цонхор гүйж чад тэр дор Эли унсан өвдөж байдаг. Эли 3-7 хоногийн турш эмнэлэгт өхөл амьдралын дунд тэмцсэн байдаг. Гайхамшигтайгаар тэр амьд гарч чадсан боловч тархины эцэг гэмтэлтэй үлдсэн. Түүний баруун хараа өгүүлж биеийн зүүн хэсэг нь алхахдаа хийвгүй алхам Эли ярихдаа ч гэсэн гацаж ярьдаг байлаа. 12 настай Эли түүнийг дуулах үед нүдэн нойтон биш хүн бараг байдгүй байсан. Мэдээж түүний аав ээж Джон Трейси хоёр Бурханд маш олон удаа хүүгийг аварч өгсөнд талархсан. Гэхдээ тэдний хүссэн масны залбирал нь түүнийг бүрэн итгэрээсэй гэсэн залбирал нь бол хариулагдаагүй өнгөрсөн байдаг. Тухайн ослын дараа юм эргэлзээ байнга тулагдаж байсан. Яагаад Бурхан? Яагаад миний бяцхан хүү цонхноос унавэ? Яагаад миний хүү гэж? Яагаад тэр юм? Яагаад би гэж байнга асуудаг байлаа. Библи дотроос хариултыг хайх гэж олох гэж их хайж яагаад Бурхан минь гэж эргүүлдэг байж. Тэгж Библиэлд хариулт байсан. Йохан 9-дэр Есүс нэгэн сохор хүнтэй таардаг. За түүний сохор байдлыг нь эргэн тойрных нь хүмүүс гим нүглээс болж энэ хүн сохор байж таараа гэж түүнийг буруу шан боддог гэж. Тэгэхэд Иесусээс асуусан байдаг. Энэ хүн юм уу? Үүний эцэг эх нь юм уу? Гимнүгэл аль нь хийсэн болоод энэ хүн ингэж хараагүй байна вэ гэж. Иесус тэдний энэ асуултанд аль нь ч хариулж өгөөгүй. Хүмүүс өрдөө ямар нэгэн хараал эсвэл итгэл дутагдсан байдлаас болж ийм байдалтай байгаа хаа гэж бодож байсан. Гэхдээ Бурхан тэр Иесус тэр үед
хариултыг өгсөн байдаг. Энэ нь эдгээр зүйлс Бурхны алдрыг, Бурхны ажлыг түүгээр дамжуулан харуулахын тулд бий болсон гэсэн хариултыг өгсөн байдаг. Элигийн ослын дараа Тресиа болон Тресиатайгаа хамт энэ бол юм ярьж байгаа хэрэг. Тресиатай хамт бид өөрийнхөө хүүгээ сайн болгохын төлөө, эрүүл мэндийг сайжруулахын төлөө хүний хийж чадах бүхэл зүйлийг хийсэн. Бид хэдэн 10,000 долларыг эмнэлгийн тоног төхөөрөмжөд зориулсан. 3 жилийн турш өөрсдийнхөө сэрүүн байх үеийн цагийн 80% нь эрдүүл эмчилгээнд зарцуулдаг байсан. Мөн тэр үед бид хүүгээ бүрэн эдгэрнэ гэх итгэл төгс байсан. Хэрвээ бид залбираад, хэрвээ бид хүлээгээд байх юм бол энэ бүхэн бий болно гэж бодож байсан. Хүлээсээр л байсан. Нэгэн өдөр бид нийтийн өмнө зогсоод хардаа эзэн юу хийснийг харалтаа тэр бидний хүүг эдгээсэн гэж хэлэндээ гэж хүртэл боддог байсан. Гэхдээ тийм зүйл болоогүй. Хүүгийнхээ төлөө 3 жилийн турш хийсэн бүхнийхээ ард хойно бид түүний нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх цаг үе иржээ гэж мэдсэн. Түүний энэ хөгжлийн бэрхшээлтэй болсон тахир дутуу бүрэн бүтэн бус байдалтай амьдралыг нь сонгох, хүлээн зөвшөөрөх ёстой байна гэж ойлгосон. Энэ байдал нь бол бид тэр байдлаас салах боломжгүй юм байна гэж ойлгох. Бурхан Элиг бүрэн эдгэхгүй байдлыг сонгожээ гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал байлаа. Тиймдээч бид өөрсдийнхөө битсэн хуучин залбирлуудаа штагаад Бурхан бидний шин залбирлаар ямар хариулт өгөх бол гэдгийг хүлээх үлдсэн. Ингээд өнгөрсөн 5 жилд бид өөрсдөө ногдсон хүүгийнхээ хувь тавиланд ноогдсон энэ амьдралыг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Гэхдээ би хүүгийнхээ төлөө залбирлаа зогсоосон гэсэн үг биш. Яг л бусад эцгийн адил би хүүгээ эдгэхийн төлөө өөрийнхөө баруун гараач өгөхөд бэлэн байсан. Сэтгэлээр унаж уурлахын оронд харин Бурхан бидэнд юу хийж чадах вэ гэдгийг харахыг сонгосон. Заримдаа залбирлын зорилго нь бид нөхцөл байдлаас гарах биш байдаг.
заримдаа залбирал ийм зорилго нь бид нөхцөл байдлын дундуур гарахад уршдаг. Гэхдээ би энэ бүхнийг залбирлаа болоо ямар нэгэн итгэрлийг, ямар нэгэн зүйлээс гайхамшигыг хүртэх энэ залбирлуудыг орхио гэж хэлж байгаа зүйл биш юм шүү. Гэхдээ зарим үед бид илүү давмгайлсан нөхцөл байдлыг гартаа авахыг хүссэн юм залбирлууд бидэнд зарим үед хэрэгтэй байдаг юм байна. Бурханаас заримдаа бид байгаа нөхцөл байдлыг даван туулах нэгүслийг гуйх залбирал хийх хэрэгтэй юм байна. Бат чанга зогсох хүчийг мөн өргөжлүүлэх чадлыг гуйх залбирлууд хэрэгтэй юм байна. Тэгэхээр залбирлыг зарим үед бид асуудлаас зогтоох, асуудлыг биднээс зайлуулах залбирлууд гэхээс илүү зарим тохиолдолд бид залбирлыг асуудлын дундуур хэрхэн яаж амжилтаар даван туулж гарч ирч чадах вэ гэдэг дээр залбирлаа тавих хэрэгтэй байх үе байна. Тэгэхээр энэ хоёр тулд ялгаа бий. Бид ихэвчлэн хэцүү, өвдөлттэй, сорилттой нөхцөл байдлуудаас бид гарахыг илүүтэйд үздэг. Мөн заримдаа Бурхан биднийг асуудлаар дамжуулж бидний мөн чанарыг өөрчлөхийг, биднийг өсгөхийг, мөн бидэнд өгч буй хичээлийг суралцахыг олж хардггүй. Мөн зарим тохиолдолд бид эдгээр зүйлс унаад байдаг. Ихэвчлэн бид асуудлыг өөрчлөхийг л илүүтэй хардгаас харин Бурхан биднийг өөрчлөх тэр боломжийг олохыг бас нэг хүсэж байдаггүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас намайг гаргаж өгөөч гэх залбирах. Болно. Гэхдээ зарим тохиолдолд бид энэ нөхцөл байдлын дундуур намайг гаргаж өгөөч гэж залбирах хэрэгтэй. Харин яг алийн залбирах вэ гэдгээ бид ялгаж салгах хэрэгтэй. Бурханы алдрын төлөө залбирлууд маань өрөөгдөх ёстой шүү дээ. Асуудлыг зайлуулах залбирлууд их явдаг. Гэхдээ тэдгээр залбирлууд маань ихэвчлэн богино хараатай байдаг. Алсыг үл харсан байдаг. Тэгэхээр зарим үед, зарим нөхцөлд, зарим үеүүдэд, зарим нөхцлүүдэд, зарим улирлүүдэд бид асуудлын дундуур гарах залбирлуудыг хийх хэрэгтэй. Миний залбирал яг л дундаж, яг л бид бүгдийн хийдэг, бусдын маань хийдэгтэй адилхан нэг тийм ялгараад байхгүй, ялгаагүй л тийм сайнгүй залбирлууд их байсан. Ялангуяа
миний залбирал хариултаа авахгүй үед зарим үед ядчил бурхан намайг сонссон гэдгийг мэдэх ийм ойлголттой тэр амар тайвныг байхыг хүсдэг. Энэ явц донд миний сурсан зүйл юу гэж асуу бидний гуйсан залбирлын хариулт үгүй байсан ч гэсэн бурхан талархаж сурсан байдаг. Энэ бол миний олж авсан зүйл юм. Зарим тохиолдолд бидний залбирал буруу зүйлийг буруу шалтгаанаар эсвэл буруу цагтаа гуйсан ийм зүйлж байдаг хариулт нь. Ингээд би бурханд залбирлынхаа хариуг авсан ч бай, аваагүй ч бай, түүнд талархах өдөр ирнэ гэж би мэдэх болсон. Яа гэвэл тэр мэднэ түүнд илүү дээр хариулт байгаа гэдгийг. Гэхдээ бид үгслээ мэдүүлэхэд л болно. Тэр бодож, тэр зохицуулж, тэр бидэнд илүү дээрийг бэлдсэн байгаа гэдгийг мэдхэд болно. Түүнээс өгдөх хамгийн шилдэг хариу юу байдаг гэж залбирлаа. Тэр залбирлын хариу бол ихэвчлэн бидний хувьд тэмж таатай, тэмж тухтай юм хариуд биш байдаг. Ихэнх залбирлын зөв хариулт нь бурханд илүү их алдрыг айчхад зориулагдсан байдаг. Тэгэхээр бидний залбирал бидний нөхцөл байдлыг өөрчилж чадах уу? Мэдээж чадна. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Хэрвээ бидний нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол энэ нь бурхан бидний өөрчлөлийг хүсэж байгаа гэдэг ийм тохио гэдгийг мэдэх хэрэгтэй. Залбирлын үндсэн гол зорилго нь бол нөхцөл байдлыг өөрчлөхөд биш, харин биднийг өөрчлөхөд оршдог. Гэтэ аль нь ч бай. Гол объект маань нэг л хизээж өөрчлөгдөхгүй байна. Тэр бол Бурхныг алдаршуулах ямар ч үед, ямар ч тохиолдолд. За тэгээд залбирлын төгсгөлийн хэсэг. Бурхан заримдаа биднийг асуудлаас ангижруулдаг. Заримдаа Бурхан биднийг асуудлаар дамжуулж өөрчилдөг.